Хэлэлцүүлэгт Монгол Улсын ерөнхийлөгчийн тамгын газар, улсын их хурал, засгийн газар, боловсрол, соёл шинжилх ухаан, спортын яам, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөл, боловсролын зээлийн сан болон төрийн болон хувийн хвшлийн сургалт, эрдэм шинжилгээний байгууллага, ихтэй сургуулиудын эрдэмтэн судлаачид, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид оролцсон юм а. За хэлэлцүүлэгт оролцогчид дээд боловсрол, шинжилх ухааны интеграцийг хөгжүүлэхэд төрөөс баримтлах бодлогыг чанарын шин түвшинд гаргах, боловсролын процесст инновацийн технологиг нэвтрүүлэх шаардлага хэрэгцээнд тулгуурлан их сургууль төвтэй шинжилх ухааныг хөгжүүлэх нь чухал болохыг санал нэгтээ дэмжиж үзэл бодлоо солилцсон юм а. Бидний бүх юм буруу болоод азгаавлаад болохгүй байна гэдэл хүн болгоно хэлэх болсон нь шинжилх ухааны үндэслэлтэй төрийн бодлогыг боловсруулад шинжилх ухааны үндэслэлтэйгээр тэргээ хэрэгжүүлж чадахгүй байгаатай холбоотой. Яагаад гэвэл ерөөсөн аливаа асуудал өнөөдөр судалгаагүй хандж байгаагаас одоо нийгэмд бол янз янзын асуудал гардаг байхгүй юу? Жишээлбэл эдийн засгийн асуудал гэдэг нь шүү дээ. Судалгаагүй, хамтын ажиллагааны асуудал ямар нэгэн судалгаагүй хийсвэр явж байгаагаас өөрөө л улс орны хөгжилд энэ бол одоо харьцангуй одоо муугаар нөлөөлөх, сөрөг нөлөө үзүүлж байгаа. Тэр судлаач гэдэг чинь хаана ажилладаг хүн бэхээр шинжилх ухаан одоо энэ мэдлэг бүтээдэг салбарт ажилладаг хүмүүс шүү дээ. Тэгэхээр энэ шинжилх ухаандаа энэ улс нь ахиухан мөнгө зарцуулж байж л мэдлэг бүтээхэд оролцдог хүмүүсийн тоо нэмэгдэн шүү дээ. За хэлэлцүүлээс гарсан зөвлөмжийг эмхтгэн хэвлэж, зөвлөмж болгон төрийн өндөрлөг болон төрийн байгууллагуудад хүргүүлэх юм байна.